Хүндрэлтэй тал гэх юм бол секс хийж болохгүй. Үнсэлцэж бол бүр болохгүй. Маш их өлөн болно. Юм ингээ идэж чадахгүй байх тусмаа ингээд бие лав ингээд амар өлөн болоод ер нь төрөл бүрийн зүйл мах ингээд урж тастаж идмээр санагдаад байсан. Сайн байцгаана уу? Бис channel тавтамаар л өнөөдөр миний хамгийн анхны бичлэг ингээд эхэлж байна. Миний энэ бичлэгээр ярих зүйл болохоор шүдний аппарат. Энэ зэцгээд ер нь яад юм бэ наадах чинь ер нь ямар зориулттай юу хийдэ өвддөг юм уу яад юм хэцүү байна уу үн төлбөр нь хэрэг үнэтэй юу гэж асууж байна. За энэ талаар ерөнхийдөө ингээд нэг аль болох зэгцтэйгээр ингээд ярихыг хичээе. За шүдний аппарат гэдэг нь ерөнхийдөө бол ингээд шүдийг тэгшилдэг, мөрөөг нь ингээд застдаг, ирүүний ингээд гажгийг нь янзалдаг тийм зэмсгийг шүдний аппарат гэдэг. Окей. За тэгээ шүдний аппаратын дотроо бас хоёр төрөлтэй. Авагддаг болон авагддаггүй гэж байна. За минийх болохоор ингээ авагддаг ингээ татаад ингээ гарах. Ингээ нэг хийсэн бол ингээ хэсэгтээ нэлээд явна. За авагддаггүй аппарат нь болохоор дотроо бас олон янз байдаг. Металл буюу төмөр гэж байна, хуванцар, шаазан, синержи гэх мэт ер нь олон төрлийн аппаратууд байна. За миний энэ зүйлс нь болохоор металл аппарат байгаа. За яагаад ер нь металл аппаратыг зүүх болсон бэ гэхээр нэгдүгээрт бол ер нь бол үнэн хямдхан байсан. Хоёрт болохоор ер нь ингээ нөгөө бат бүх арай чанар сайтай. Ерөнхийдөө тэрнээс нь шалтгаалаад зүүх болсон. Тэгээ эмч маань бас ерөнхийдөө үйлдэлэг хийгээд тэгээ ер нь тохиромжтой аппаратыг нь бас санал болгодог. За тэгээ ер нь хэр удаан зүүд юм бэ гэхээр ер нь металл аппаратын дунджаар нэг 2 жил орчим болно. За энэ нь болохоор яг хэр их засвартай таны шүд ер нь хэр их засвар орохоор байна. Тэрнээс хамаарат ер нь шалтгаалнаа. За миний хувьд гэх юм бол ерөнхийдөө 3 сарын 15-нд анх аппаратаа зүйлсэн. Одоо ингээд 8 дахь сардаа орж ийн. Одоо маргааш би ингээд шүдний аппаратаа авах болох гэж байгаа. За тэгээд 8 сар гэхээр амар бас богинохон ч юм уу зарим хүнд урт санагдчихэж магадгүй. Ер нь бол энэ хугацаа бол хамгийн богиндоо орно. За тэгэхээр яагаад ингэж богиндоо орчиж байгаа юм бэ гэхээр минийх нэг талтаа ингэж зүйлсэн, дээд талтаа байхгүй. За тэгээд энэ нь бас шалтгаалж байгаа. Дээрээс нь яг эмчийнхаа заавар зөвлөгөөний дагуу сар бүр одоо чангалгаандаа яг цагт нь ороод явсан. Эннээс хамаарат бас ер нь хугацаанд хэр удаан зүүн гэдэг нь тодорхойлогдно. За хүндрэлтэй болон хориглох зүйлс гэж байгаа. За хүндрэлтэй тал гэх юм бол секс хийж болохгүй, үнсэлцэж бол бүр болохгүй. За хотлоо. Ер нь ямар ч асуудал байхгүй. За ер нь жоохон эдхийг хоригддаг тийм хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа. За жишээлбэл хатуу болон наалдамхай зүйлсийг ерөнхийдөө хоригддаг байгаа. За хатуугийн гол одоо ааруул, алим, лууван гэх мэт зүйлсийг одоо яг ингээд алимыг жишээлбэл ингээд хазаж идэж болохгүй. Жижиг хэрчиж байгаад ч юм уу ингээд идэж болно гэсэн үг. Наалдамхай зүйл нь болохоор эрзэн, чихэр, за бох гэх мэт ер нь наалддаг одоо чихрэн төрлийн зүйлсийг ер нь эдгийг хоригддаг. Гэхдээ би бол тэгэл энэ 8 сарын хугацаанд бол наалдамхай зүйлсийг бүгдийг нийцээ. Яг үүндээ бол нэг удаа бол бүр ааруул идэж байгаад нэг ингээд шүдний брикетийн нэг хугалсан тохиолдол бол байгаа. Тийм болохоор ерөнхийдөө хатуу зүйлсээс бол зайлсхийх шаардлагатай шүү. Тэгээ ер нь өвддөггүй гэд ер нь их хүн асуудаг. Өвддөг. Анх яг хийлгээд 3-аас 7 хоногийн хугацаанд бол юм идэж чадхааргүй, ингээ хаз чадхааргүй тийм их одоо байдалтай болдог. Тэгээ ер нь бол бантан цутан шилээр эхний нэг 3 хоногийг бол арга цааж өнгөрөөнд. Тэгээд маш их өлөн болно. Юм ингээ идэж чадахгүй байх тусмаа ингээ бие лав ингээ амар өлөн болоод ер нь төрөл бүрийн зүйл мах ингээ урж тастаж идмээр санагдаад байсан. За тэгэл ер нь 3-аас 7 хоногийн дараа тэр одоо хазахад ингээ өвдөлт маань зүгээр болоод цаашдаа ерөнхийдөө хэвийн байдалтай орчин. За тэгээд чангалгаа гэд хийгдэн, сар бүр чангалгаа хийгдэн. Чангалгаа хийсний дараа 2 хоног ч юм уу нэг жоохон бага зэргийн өвдөлттэй болчин. Тэгээ сүүлдээ тэр ер нь тэгээ өвдөлт нь мэдрэгдэхээ байждаг дөө тоохоо байлаа. Тэгээд ер нь зүгээр юм. Тэгэхээр ер нь бол айх зүйл байхгүй. Эхний нэг 7 хоногт л жоохон өвдөж магадгүй. За аюул болгоомжийн хувьд гэх юм бол би нэг тийм зураг харж ирсэн юм ингээд шүдний аппараттай тэгснэ ингээд хүнд цохиулсан чинь бүх шүд нь унтсан ингээд ингээ бүгдээрээ ингээд цус нүждэг хойлолтоод ингээ унтсан байсан. За тийм болохоор хамгийн гол анхаарах зүйл нь гэх юм бол шүдний аппараттай үедээ ямар нэгэн гаднаас ийм цохилт ч юм уу ийм одоо нөлөө авч болохгүй. Тэгэх юм бол энэ шүд чинь зүгээр л үрэл унана.
Яагаад гэхлээр ерөнхийдөө энэ шүддгийн аппарат хийж ийна гэдэг чинь хүчээр ингээд засвар хийгээд ингээд хөдөлгөөд ингээд сувс болсон байгаа. Ингээд гараараа ингээд хөдөлгөнгүүд ерөнхийдөө хөдөлж байгаа нь мэдрэгддэг. Тийм болохоор ер нь бөмбөгөнд ч юм уу ингээд оногдох магадaltaй. Тэгэхээр ерөнхийдөө л аппарат зүүж байгаа үедээ маш сайн анхаарах хэрэгтэй. Зодон зохион хийж болохгүй тэр тусмаа манай залуучууд янз бүрийн зодон зохион хийгээс ер нь зайлсхийх хэрэгтэй. За үн аншийн хувьд ерөнхийдөө хэр зэрэг байд юм бэ? Ер нь наад чи хүнтэй байгаа те. Ер нь баян хүмүүс л аппарат зүүдэн штэ гэдэг. Одоо гэхдээ яг өмнө яг тийм байсан байж магадгүй. Одоо бол ер нь харьцангуй гайгүй болсон залуучууд бас ингээд аппарат зүүгээд шүдний гажиган ч юм уу ингээд засахыг ер нь хүсдэг болсон. Тийм болохоор миний хувьд гэх юм бол за би яг өөрийнхөө бүх одоо ингээд тооцооллыг гаргая. За би аппаратаа зүүхдээ 550 мянгаар зүүсээ. Нэг талтай учраас. Дээд талтай байхгүй, нэг талтай учраас юм хэд. Тэгээ бас хямдарсан байсан 550 мянга. За тэгээд сар бүрийн чангалгаа гээд 20 мянган төгрөг болдог. 20 мянган төгрөг. Нэг сард 20 мянган төгрөг болно. За тэгээ 8 сар боллоо. 20 мянган төлөөл чангалуулаад яваад байна. Бэхжүүлэгч гэж нэг юм зүгнэ. Бэхжүүлэгч зүүхээр авагддаг бас авагддаггүй хоёр бэхжүүлэгч байт юм байлээ. Тэрийг нь хоёулангийн эмч маань санал болгосон. Цэвэрлэгэнтэйгээ нийлээд 320 мянга болж байгаа. За эхлээд нэр 80 мянган төгрөгөөр тийм хив авсан. Тэгээ эрдэмтгийн зураг оруулаад ер нь ямар эмчилгээ хийх юм, яах юм гэдгийг анх ингээд хөтөлбөр гаргаад эмч маань юм төлөвлөгөө гаргаж байгаа байхгүй эмчилгээний төлөвлөгөө. Тэгээ тэрнийхээ дагуу эмчилгээгээ хийдэг. Нийтдээ нэг сая 100 мянга төгрөг орчим ингээ болсон байна. Одоо ингээ сая бодож үзсэн чинь одоо яг ахуулах гэж байгаа бичлэгийг харуулъя. За энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Миний анхны бичлэгийг дэмжиж subscribe дараарай. За илүү олон бичлэг үзэх хүсвэл бас notification-а дараарай.